Анзаараад хахад ихэнх айлын эхнэр нэмүү нөхөр нь гэр бүлийнхээ санхүүг ганцаараа барьдаг. Нөгөө партнер нь гэр бүлийнхээ санхүү сонирхдаггүй бас мэддэггүй тийм. Тэгвэл яагаад ингэж юм бол? Юу нь яавал зүгээр юм бол? Энэ тухайнуудыг ярилццгаая. Hi, welcome back. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Ингээд мөнгө санхүү ярьдаг манай MoneyWise Master Channel тавтай морил. Хэрэг та анх удаа үзэж байгаа бол subscribe, share хийх юм аа. Ингээд өнөөдрийн видеонд орцгоё. За гэр бүлийн санхүүгээ зөвхөн нэг нь бариад нөгөөх нь тоохгүй байх. Ямар шалтгаанууд байдгийг, тэгээд тэр шалтгаануудыг арилгахгүй явснаар гэр бүлийн хоорондын харилцаа, санхүүгийн нөхцөл байдал ямар хор уршиг одоо муу нөлөө үзүүлж болох вэ? Тэгээд ер нь яавал дээрэ гэдэг зүйлүүдийг бүгдээр хамтдаа ярилцгаая. За нэгдүгээрт нь гэр бүлийнхээ санхүү ер нь орлого зарлаа сонирхгүй байх. За би мөнгө олж ирж байна. Манай хүн мөнгөө зохицуулж байна. Тэгэхээр би ингээд тэнд оролцох шаардлага байхгүй. Ер нь сонирхгүй байх. Тэгэд энэ ямар буруу үр дагавар те муу үр дагавар авчрах вэ гэвэл ядчил одоо муугаар ярихад те нэг партнер нь одоо янз бүрийн юм болоо те ингээд өнгөрөх ч юм уу эсвэл нас орох ч юм уу те ганцаар нөгөөт нь ганцаараа үлдэх ч юм уу те амьдрал юу тохиолдох вэ салалт те сайрналт янз бүрийн болоход тийм болохоор ингээд ядчил ямар орлого орж ийн ямар зарлага гарч ийн гэдгийг мэдэхгүй бол мэдээж тэр чинь давуу тал биш. За тэгвэл ер нь яах ёстой юм бэ гэвэл ерөөсөө л санхүүгөө сонирхож эхлэх те хэдэн дөрвөө орлого орж ирж байна. Хэдэн дөрвийн зарлага гарч ирж байна. Ямар татвар төлж байна. Хүүхдтэй ямар зарлага зарцуулж байна сард те. Ямар тогсны мөнгө хэд гардгийг, хоолндны мөнгө хэд гардгийг, ямар фикс кастууд гэдэг те. Бүх юмаа сонирхож тэгээд партнертайгаа ярилцаж үзэх хэрэгтэй. За хоёр дахь шалтгаан нь болонгот эцэг эхийн практик гэж хараад байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр сонирхгүй байгаа партнерын эцэг эх нь бага багт нь бас яг адилхан тийм практикээр явдаг гэсэн. Аль нэг нь санхүүгээ бариад нөгөөх нь тоодгүй. Тийм практиктай өссөн хүмүүс ер нь тенденц нь ингээд яг адилхан манай аав ээж өрдөгдөг гэсэн чинь би бас тэгэх ёстой юм байна ингээд өөрийн мэдлгүй те тийм практик ингээд цаашаа өргөжлүүлээ явдаг тийм юм ажиглагддаг. За тэгээд энэ эцэгхийн практик нь те ямар үр дагавар те муу үр дагавар авчрах вэ гэвэл яг адилхан яг нөө чөтгөрийн тойрог шиг таны аав ээж өрдөгдөг байсан та бас өөрөө тэгдэг байсан хүүхдтэй яг л адилхан практикаа ингээд цааш нь өгч ирсэн. Хүүхд яг бид нар юу хийж байгаа, ямар эдийн засгийн санхүүгийн ямар шийдвэр гаргаж бүх юмыг анзаараад байдаг учраас тэднийг бүгдийг ингээд өөртөө шингээж авч байдаг. Өөрийн мэдлэг те. За энэ дээр тэгээд ер нь яах ёстой юм бэ те? Ер нь яавал зүгээр юм бэ гэвэл ерөөсөө тэр практик эвдэж одоо гэр бүлийнхаа хүнтэйгээ санхүү те орлого зарлахын тухай ерөөсөө чөлөөтэй ярилцах бүгдүүдийн хажууд бүлгүүд дөрөөлж ярилцаж хэдэн дөрөв орсон гарсан яах вэ ийх үү цааш нь төлөвлөгөө санхүүгийн төлөвлөгөө бүгдийг ярьж нэлээд даалгавар тэр практик эвдчиж зөв практик тогтооно. За гурав дахь шалтгаан нь гэхээр ерөөсөө л гэр бүл дотор мөнгөний талаар ярилцдаг. Энэ ямар үр дагавартай тийм муу үр дагавар авчрахыг бол бас яг л адилхан дөрөв явдаг шиг. Мөнгөний талаар ярилцахгүй нэг нь зохицуулан явдаг, нэг нь мөнгө олж ирдэг, хоёр талдаа ингээ хоёр өөр хүн. Тэгээ хоёр өөр мөнгөний хандлагатай, хоёр өөр мөнгөний өнцгтэй хүмүүс болсон байдаг. Тэгээд мөнгөний талаар гэр бүлийн хүмүүс хоорондоо ярилцахгүй байх нь ямар муу үр дагавартай бэ гэх. За нэгдүгээрт нь санхүүгөө барьж байгаа хүнд маш их ганцаардах мэдрэмжтэй. Би одоо бүх юмаа зохицуулж байгаа, бүх санхүүгээ барьж байгаа, бүх юм орлого зарлага зохицуулж байгаа учраас санхүүгийн ямар нэгэн шийдвэр дээр биел гаргах хэрэгтэй. Ягаад гэхээр нөгөө юм тоохгүй, нөгөө юм тэдэргүй мэдэхгүй учраас. За хоёрдугаарт нь юу гэхээр санхүүгийн хүнд байдалд орлоо гэхэд санхүүгөө барьж байгаа хүн нь маш их дарамтанд ордог. Ягаад гэхээр би санхүүгөө барьж байгаа юм чинь тэг ямар нэгэн хүнд байдалд орчтой гэхэд миний буруу ч гэдэг юм уу. Тэг ингээд би энэ санхүүгийн хүнд байдлаас би л ганцаараа гарах хэрэгтэй. Ягаад гэхээр би санхүүгөө өөрөө барьж ирсэн учраас миний буруугаас болж санхүүгийн би хүнд байдалд орсон гэдэг тийм мэдрэмж, тийм хүнд ачаа ингээд үүссэн юм шиг тийм мэдрэмж төрдөг. За тэгэд мөнгөний тухай ер нь ярина гэдэг гэр бүлийн хооронд гэр бүлийнхээ хүнтэй мөнгөний тухай ярина гэдэг ер нь их хэцүү сэдв байдаг. Тэгэхээр ерөнхийдөө анзаараад хахад ер нь бол их хэрүүл маргаан болж дуусдаг. Ягаад гэхээр нэг нь сонирхгүй нөгөөх нь сонирхдаг тийм болохоор та гэр бүлтэйгээ ялангуяа хүүхдтэйгээ мөнгөний тухай яаж ярилцах вэ гэдэг талаар илүү их мэдээ хүсвэл энэ видеонд дараарай. За тэгээ эцэст нь гэр бүлийнхээ хүнтэй их нэртэйгээ нөхөртэйгээ мөнгөний талаар яаж ярилцвал цогцолтой вэ? Тэгээ яаж ярилцвал ер нь дээр вэ? Гэдэг тал дээр би та бүхэнд жижигхэн зөвлөгөө, жижигхэн типүүд өгье. За нэгдүгээрт мэдээж
манай Money Wise Mastery channel-ийг хамтдаа үзэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь мэдээж гэр бүлийнхээ санхүүг мэдчихэхэд ямар давуу тал гарах вэ гэдгийг хоорондоо ярилцах хэрэгтэй. Жишээлбэл салаад явлаа гэхэд нэг нь нас урлаа гэхэд янз бүрийн тохиолдол гэхэд хэдэн дөрөвний орлого ордгоо, хэдэн дөрөвний зарлага гардгоо, хүүхдээ хэдэн дөрөв зөрчүүлдгөө, ямар татвар төлөв гэдгийг мэдчихэхэд мэдээж маш том давуу талтай байдаг. Тэгээд хоёрдугаарт нь гэж хэлэхэд ямар нэгэн тийм өөр мөнгөний хандлага, мөнгөний үнцэг гарч ирэхгүй, ямар нэгэн эдийн засгийн болон одоо санхүүгийн гэр бүлийн санхүүгийн тал дээр ямар нэгэн тийм өөр шийдвэрүүд гарч ирэхгүй, хэрүүл маргаан байгуулна. За 3 дугаарт нь мэдээж хамтдаа сууж байгаа гэр бүлийн санхүүгийн бюджет план гаргах хэрэгтэй. Хамтдаа санхүүгийн зорилго гаргах хэрэгтэй. Тэрэндээ хамтдаа зорилго дээр хамтдаа ажиллах хэрэгтэй. За энэ хүртэл та бүхэндээ хамт байсанд баярлалаа. Гэр бүлийнхэнтэйгээ их нэртэйг нөхөртөөгөө мөнгөний тухай ярилцж байгаарай. Санхүүгээ хамтдаа хийцгээгээрэй. Тийм бол танд эрг импактууд гарч ирэх болно. Ингээд дараагийн видеогоор та бүхэнтэйгээ сонирхолтой сэдвүүдээр дахиж уулзах болно. Дараа уулзлаа баяртай баярлалаа.